За юу цаана guys мөнх хөргөл байна. Өнөөдрийн бичлэгээр одоо би мөнх хөргөл Америкийн жижигхэн коллежтэй 2000 сурагчтай коллеж сурж байгаа хүн. Манай найз 60,000 сурагчтай Purdue University сурж байгаа хүн. Бид хоёр одоо ингэ туршлагаа солилцоод одоо жижигхэн сургууль сурж байгаа хүн, том сургууль сурж байгаа хүн. Бид хоёрын давуу тал юу вэ, сул тал юу вэ те. Тэгээд бас ямар хуу одоо бас те өөр талууд байна гэдгийг бас нэлээ ярина. Тэгээд та нар одоо ингэ жижигхэн сургууль руу явах уу эсвэл том сургууль руу явах уу гэдэг шийдэх гэж байгаа бол бид тэр одоо яг 2 жил одоо энэ сургуулиудаа сурцсан хүмүүс баг. Тэгэхээр та нартай энэ бол тодорхой хэмжээний чадлаараа инсайтуудыг бол өгч чадна гэдэг бол нэлээд итгэж байна. Тэгээд guys шууд бичлэг рүү орцгоё. Тэгээ броос өөрийгөө сайн танилцуулаач. Би ч Улаанбаатарт төрөөд өссөн. 120 зайсаар төрсөн. Тэгээд 2 3 сургууль 3 4 сургууль шилжиж байгаа. Тэгээд eventually тэгж яагаад юунд орсон. Purdue University баха сургуулиуд apply хийгээ. Тэгээ Purdue University сонгосон. Олон сургуулиуд. Ямар major сурч байгаа лээ бро? Одоо Aviation Management, Aerospace Financial Analysis гэх тийм хоёр ойролцоо major double major хийгээд тэгээд санхүүгээр minor хийж байгаа. Finance minor. Тэр ер нь бол aviation буюу одоо ингээд нисэх бодол одоо юу гэж хэлэх юм бэ aviation-ыг одоо монголоор? Одоо нисхийн менежмент юм уу да. Нисхийн менежмент одоо finance-ийг л ерөөсө базгаж байгаа юм шүү дээ. Ер нь юм нисгэд юм 3 хүмүүс ажилладаг. Одоо ингээд за нисгч онгоцтой харьцдаг хүмүүс байна. Одоо нисгч техник гэдэг. Тэнгүүдээ тэр ардуур нөгөө нэг хамаг одоо background нэг цаастай нэг хүн оролцох хэрэгтэй шүү дээ. Тэр нь л би хийх гэдэг байгаа байхгүй. За одоо ингээд мань ингээд жижигхэн сургууль сурж байгаа болохоор одоо ингээд ер нь бол 1100 хүнтэй маа сургуулж байгаа. Тэгээд тэр хүмүүстэй мань ч одоо ингээд харьцад бол үнэхээр амархан ягаад тэр би одоо нэг хүмүүсийг л ерөөсө өдөр болгон харж байгаа шүү дээ. Одоо нэг хүнийг өдөрт 2 3 дарах жишээний. Тэгж амар одоо өдөр болгон адилхан хүмүүсийг харж байгаа болохоор бид нар ингээд яалтчгүй ингээд амар гоё ингээд жижигхэн community байгаа болохоор ингээд би бинтэйгээ амар ингээд ойрхон байж чадж байгаа. Тийм болохоор надаа ингээд хүмүүстэй найзлахад ер нь бол нэлээд амархан болж ирж байгаа надаа. Тэгэхээр чи одоо ингээд та сургууль хийлээ 60,000 хүнтэй билүү? 60,000 on campus хүнтэй. Одоо кампусээр сурж байгаа хүн л ерөөс 60,000 гэсэн үг шүү дээ. Тэрнээс цаашаа бүрээс нэлээд их байж болох байх шүү дээ. Онлайнаас сурч байгаа. Одоо нэг celebrity гэвэл нэг Millie Bobby Brown гэдэг нэг Stranger Things-ийн жүжигч онлайнаар манад hospital management гэдэг биш hospitality management гэр тэрнгээс сурдаг байхгүй. Тэр нь бол бас нэлээд хүнтэй байх нь шүү дээ. Ер нь бол тий. Кампус дээр одоо ингээд манайх шилбэл яг 1700 хавцаа тий хүнтэй гэж бодоход эднийх одоо 60,000 гэдэг ч одоо баг 40 дахин их гэсэн үг шүү дээ. Ийм олон хүнтэй сургуульд одоо ингээд манад жишээлбэл найзуудыг хийх одоо ингээд make friends та найзтай болоход амархан байлаа гэж бодоход танаад ер нь ямар их байна одоо ингээд social life дээр? Би ингээд personally юу ийм extroverted жоохон гадагшаа хүн болох нь надаа ингээд найзууд их амар амархан байсан. Би ингээд анх ирчээд амар том сургууль дээр ирчээд тэгээ амар ингээд ийшээ харангууд ингээд хаашаа царсан хүмүүс байдаг. Тэр бол шүнч бай өдөрч бай хамаагүй ингээд хаашаа царсан хүмүүс байдаг. Тэгээд би яг ирчээд анх удаа гэрээс амар хоол ирсэн. За энд ирээд бараг жил 2 жил гэрлэгөө хайхгүй ингээд байх нэгээд. Яг тэрийг ингээд ирээд ингээд reality check болж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь орж ирэнгүүт би ингээд яг 5 өдрийг яг өрөөсөө гараад за нэг хоол идэн тэгээ усанд орно. Тэгээ байхгүй. Тэг ингээд эхний 5 өдрөө ингээд яг таг ингээд өрөөндөө байгаад. Тэр үед ингээд яг 5 хоног гэж манай roommate чаавс гараад ингээ тгий гэж жоохон ингээд намаа ингээ холоос гисэн гэдгийг мэдээд гараад ингээ тгий гэж хэлэнгүүт би ингээд 5 хоног эхний 5 хоног яалч ингээ шоконд орсон болохоор үгүй гэ гүрээсээр гаа. Тэгээ тэрнээс хойш дотгошоо гэдээ утсан юм шиг л. Хүмүүстэй гарах дургуун мөргөөгээд. Яг үндэ би бол тийм хүн биш. Тэрэндээ амар харамсдаг. Эхлээд ингээ freshman roommate би ингээ ингэж байгаа тэгж байгаа гэд. Би өөртөө ч юу болж байгааг ойлгохгүй байсан болохоор тэгсэн л баг л та. Шокерээс гарч штэ. Тий, шок нь ингээ eventually гарч ирсэн байхгүй юу. Тэг ингээ хичээл эхлээд тэгээд хичээл дээр очивол манай хичээл чинь ингээ 200 300-ны лекцтэй. Тэрнээс илүү хүнтэй лекц ингээ байдаг. Тэгээд тэнд явал тэгээ хажуу суудаг хөхтэй ингээл тэрхүү хүсээгүй сайн уу гэж хэлж таараа. Тэнгүүтээ ингээд сайн уу гэж хэлээ. Тэгээ нэг найзуудтай болж эхлэв. Тэгээ баг тэр нэг эхэлж байгаа штэ. You have to start somewhere байхгүй юу? Нэг газараас ингээд заавч эхэлж таараа. Хичнээн тэр олон хүмүүстэй найзаас тэр цаанаасаа олон хүмүүстэй найз байгаагүй болохгүй юу? Яаж хийж байгаа л найзуудтай нэгээр л нэмэгдэж байгаа штэ. Очоод нэг 10 хүнтэд нэг дор найз болчихгүй штэ. Тийм. Тэгээ нэгээр баагаар нэмэгдэж найзууд ерөөсөө. Тэгээ нэг ганц ялгаан гэх юм бол ингээд 60,000 хүнтэй тэг шал өөр хүмүүс ирж байгаа штэ. Тэгээд ингээд коллеж гэвэл ингээд за энүүхэн энэ хавцаанаас нь баахан хүмүүс ирээд тэгээ тэнчнээс нь ингээд
Өөр нэг хүмүүс бас нэг жоохон хүмүүс ирээд. Одоо жишээл Мишигний бага хүмүүс байж тээ энд. Энд бол Мичиганы ер нь бол маш жижигхэн сургууль болохоор ялчгүй Мичиганд байгаа хүмүүс энэ мужтай байгаа хүмүүс нь бол баг 90% нь бүрдүүлдэг. Одоо бидний одоо international students бол нэг өөр мужаас ирэх хүмүүстэй нэлээд цөөхөн байдаг гэсэн үг. Танах бол яг тэрнээр бол шууд шүү дээ. Манай сургууль амар diversity ихтэй юм уу та. Манай сургууль яалч нэг том сургууль болохоор 60,000 хүнээс чинь яалч гээд нэг dominant юу байхгүй шүү дээ. Нэг тийм nationality юм уу та. Яг мэдээж Америкаас хүмүүс ирнэ. Тэнгүүтээ Солонгосоос бага хүмүүс ирдэг, Хятадас хүмүүс ирдэг, ялангуяа нийтгэхээс амар хүмүүс ирдэг. Яг international students-ийн 53% нь нийтгэх хүмүүс байдаг дандаа. Дайм бүр тал нь шүү дээ. Тэр нөгөө Мукеш Амбаныгийн одоо дэлхийн биш нийтгэхийн номер 1 тэр бомбны юу баг хүүхэд нь манай сургууль сурж байсан байхгүй 2010 хэд оны төгсөж байна лээ. Дайм. Тэгээ тэр сурж байгаа төгсөөд тэгээ буцаа интег рүүгээ явсан гэсэн. Тэгээд ингээд интегээс бага хүмүүстэй, тэгээд олон улсаас хүмүүстэй, out of state гээд тэгээ out of state гээд бага хүмүүс бас ирдэг. Одоо Southern California гээд одоо Los Angeles байна, San Jose байна, тэгээ San Diego-гоос ингээд бага хүмүүс ингээд бас ирээд сурдаг. Би нэг ганц хоёр хүний ингээд бичлэгийг үзчихсэн байхгүй юу? За. Тэгсэн чинь ингээд том сургууль сурдаг монголчууд юм байл л та бас 30 мянган хүнтэй. Тэгээ би ингээд үзсэн чинь ингээд ярьж байгаа байхгүй юу? Манай ингээд том сургуулиудад ер нь ингээд ажил олдох магадлал амар бага. Ахаараа even like оллоо гэж бодоход бүр ингээд амар high qualificationтэй чи ямар нэгэн үнэхээр хүчтэй скиллтэй тэрийг ингээд бүр баттгах сертификаттай байж ижил ерөөсөө ингээд ажил олдно гэж надад ярьжсэн байхгүй юу? Би тэрийг сонсоод ерөөсөө ингээд жижигхэн сургууль байгаа одоо миний хувьд 2000 хүнтэй сургууль сурж байгаа хүний хувьд манайхаар одоо кампусаар дөрөв ер нь бол ажлууд ер нь бол байдаг. Тэгээ баг кампусын баг 50% ажлыг нь заяа. Нэг харбор ажиллагаа шүү дээ. Ингээд хоолны газар хоол аймаа цэвэрлэх. Тэрийг бүгдийг нь ерөөсөө ингээд сурагч нар хийдэг байхгүй юу? Тэр нь ердгээр ер нь бол сурагч нарт энэ бол ажил олд самаагүй ихтэй гэсэн үг. Ихтэй гэж би бодож ирсэн. Бус том сургуулиудыг харьцуулахад. Тэгээ манай сод Purdue-гээс ирээд миний хамаг advantage гэж бодож ирсэн те давуу тал гэж бодож ирсэн зүйлүүдийг нураасан байна. Тэр чинь яг тэр ойлголт нь юун дээр яваад байна. Чи буруу ойлгосон юм шиг байна. Одоо ингээд тэр том сургуулиудад ажил олох магадлалыг чи төгсөд ажиллах олох магадлалыг ярьж магадгүй. Гүг нэг кампус дээр ажиллаж байсан байхгүй юу? Кампус дээр ажиллах бүр 4 жилийн турш сурж байхдаа кампус дээр ажиллаж болохгүй гэсэн чи болохгүй гэж яаж авч ирсэн байхгүй юу? Тийм үү. Тэгээ мань бүр гайхаад нэг өөр сургууль юм байсан юм шиг байгаа. Нэг specific сургууль. Танайд одоо ингээд хувьд ингээд бас манайх ингээд хар бор ажиллаа хийж байгаа штэ. Танай хувьд яаж вэ? Том сургууль. Манай сургуульд юу олон улсын сургагч байна уу? Тийм дотоодын сургагч нэг хамаагүй. Жишээл манай ингээд яг бүр зарим том одоо жишээл би ингээд за CS-ээс сурч ийн гэж бодъё заяа. Эсвэл ингээд cyber security ч юм уу. Одоо манай нэг найз бас надтай ингээд өмнө жил freshman байсан би өмнө жил ингээд найзууд болоод нэг ингээд байж байгаа. Зүгээр ингээд яриад гутлын ингээд би ингэсэн байхгүй ингээд одоо найз болно гэж ярьсан шүү дээ өмнө. Гутлын ас чинь ингээд би тийм easy-тэй болохоор манай тэр найзтай наа чи нөгөө easy тэр мөн үү гээл тэг ингээ яриа өрнөөл эхэлж байгаа хаа. Тэгээд нэрийг аваад чи юу сурд юм уу сурд. Тэрнээс ингээл build up хийх ингээ явчих байгаа байхгүй. За. Ханаас хамаг эхлэв. Nice hair нэр гэл тээ. Жаач харцсан юм аа. Холоо. Тэгээд тиймээс ингээ build up хийх найзтай. Тэгвэл тэр яхаа. Тэгээд нөгөө нэг манай тэр найз өмнө ингээ cyber security-гээ сурдаг. Тэнгүүтээ бас л ингээ тийм юу одоо тэр dining court гэдэг манай тэр хоолны газар ажилладаг байсан. Одоо манай сургуулийн одоо бүх сургуулиуд чи юутай штэ тийм вебсайттай тий. Сурагч нарын нөгөө нэг яг тэр нэг юу гэдэг. Одоо тэр сурагч нарын ашигладаг вебсайт байдаг. Сургуулийн төлбөрөө тэнцэнээс харчин эсвэл нөгөө нэг нэгдсэн систем байгаа штэ. Манай найз тэр нэгдсэн системийнх нь юу сурагчийн одоо internship гэх юм уу та. За. Тэр админуудын нэг нь баггүй юу? Тэр админийхэн интерн гэсэн үг. Тэр Америк төрөөгөө Колумб төрсөн байхгүй манай тэр найз. Хүүх за. Олон улсын сурагч гэсэн үг. Олон улсын сурагч байгаад тэгвэл ингээд манай сургууль ажиллаад байгаа байхгүй юу? Бүр ингээд faculty гэж төвшөг. Student worker биш бүр ингээд faculty гэж төвшөг. Амар skillтэй шүү дээ. Skillтээс гадна тэг ер нь бол skillтэй гэсэн үг. Тим байж болно. Эсвэл skillгүй зүгээр тийм ингээд хар бор ажил хийгээд явж болно. Тэр танай сургууль дээр ингээд бас тэ амар нэлээд скиллтэй болчоод ингээд одоо ингээд IT-гаар бүр ингээд faculty-гийн member болж ингээд ажиллаж болж штэ. Тэр хажуугаар нь бас одоо маань сургууль дээр ингээд smoothie bar дээр ажиллаж болж эсвэл ингээд хоолны газар аяа угааж болж тэ. Тиймэрхүү ажлууд ер нь олдох уу? Олдно. Бүр амар олдох уу? Юу ч баха. Бүр ингээд хүссэн үедээ чи очиход орох уу? Тий, apply хийгээд байвал орно. Уусаа амар олон тийм job opportunity сургуулиас job opportunity өгдөг. Одоо сургуулийн
одоо custodian гэж байдаг байхгүй юу? За. Одоо зүгээр ингээд сургуулийн одоо 0 морилоор нь яваа зүгээр ингээд юуг нь refill хийдэг. Одоо нэг салфетын малфетыг refill хийгээл. Тэр ажил нь шүү дээ. Ачаал тэгэл болоо. За. Өөр юм байхгүй. Тэр жорлон морлын цэвэрлэг ингээд сургуулаас өөр нэг сургуулийн цэвэрлэгч нар идэх байхгүй юу? Тэр сурагч нар бол зүгээр ингээд за хогийн солио солино. Нэг гараа ингээд Америкч аягүй сони гараа угаачаад ингээд салфетээр ингээд ачдаг юм лээ шүү дээ усын. Тийм. Тэгвэл тэрний ингээд хогийн солино. Тэнгүүтээ ингээд тэр paper towel-уудаа ингээд replace чинь. Тэгээд тэр тойлыг арчин. Тэгэл болоо. Тэр ер нь бол бас тийм амар хэцүү ажил бас биш юм байна шүү дээ. Хэцүү ажил биш. Тэр маань сургууль дээр бол бас нэг тиймэрхүү ажлууд байгаа. Ганц хоёр нэг амархан ажлууд байгаа. Гэтэ нэг тэр нэг 30% л эдэлж байгаа. Үлдсэн нь бол заавал нэг тиймтэй ямар нэг ажил хийсэн л ажил байгаа ерөөсөө аян аяугаас эсвэл нэг морины газар ажилласан те. Би одоо морины газар ажиллаж байгаа guys. Тэгээ хамгийн илгийн нь юу гэж сургуулиудын ингээд хараад тахт кампус дээр ажиллаж байгаа ажлууд ер нь бол бүх цалингууд нь адилхан байт юм байна. Тэгээд маань сургууль дээр ихэд одоо ингээд зүгээр ингээд юм хийхгүй суудаг одоо те ингээд ресепшны ажил байгаа. За. Тэрэн дээр сурагч ажиллаж болно. Чи кампус дээр 100 эрт ирчих юм бол тэрнийгээ эрт apply хийгээд орчих болно. Би яар амжааг болохоор одоо морины газар ажиллаж байгаа. Гэтэ тэд нар одоо ингээд зүгээр сууж байгаа ажилт нь одоо ингээд $10.80 авч байгаа цагийн. Тэгээ би очиод тэр морин дээр 6 цаг ажиллаа гэхэд би 6 цагийн турш бүр ингээд суухгүйгээр ажил хийж байгаа. I get the same. Like би яг адилхан $10.80 авна. Такс хасангууд тэрнээс бүр ингээд цагийн $9 үлдээ наа чинь. Тий. Яг тий. Тэгээ манай одоо ингээд 2000 сурагчтай коллежд болохоор цагийн $10.80 такс асаар бол энэ бол $9 үлдэж байгаа. Та сургуулийн хувьд ер нь бол бүх цалин адилхан уу хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? За манай сургууль ингээд ер нь хамгийн дээдлэлтэй сурагч нар цагийн $15 хийдэг. За хамгийн доотлолтой $9 юм. Тэр яага $9 хийгээд тийм баг байгаад байна? Одоо жишээл манай сургуульд SOS гэж байдаг. SOS нь юу гэдэг юм бэ гэхээр student office staff гэдэг явцдаг. Тэгээд тэр нэг манай сургуульд амар олон дормтой байхгүй юу? Хот мотоос жоо хоолоод байх болохоор амар олон дормтой. Манай 24 дормтой. Тэгээд тэн дээр ингээд SOS гэдэг зүгээр ингээд front desk reception тэр дормныхын reception дээр нь ажилладаг. Тэгээд зүгээр суугаал амар амархан ажил юм байна шүү дээ. Тий, амар амархан ажил. Ихэнх нь ингээд суугаал ингээд юу ч хийдэггүй. Юу ч хийхгүй оронд ингээд зарим ингээд даалгавраа хийгээд тийм даалгавраа хийн, study хийн. Тэнгүүтээ ганц ингээд responsibility нь нөгөө нэг бильярдын юмнууд check out хийн. Тэр шууд манай тэр дорм дээр нь шууд нэг package-ийн ирэх тэрийн процесс хийн. Тэр ерөөсөө хамгийн амархан ажил шүү дээ. Тий, амар амархан. Тэр ерөөсөө ажил нь өөрөө амархан болохоор баг цалин авч шүү дээ. Тий. Тэр хэцүү болох тусам цалин ихсдэг гэсэн үг үү? Чиний одоо тэр responsibility-гаас хамаарна гэсэн үг. Тэгээд чинь чамд ирж байгаа хариуцлагаас хамаарна гэсэн үг. Жишээлбэл би Starbucks одоо нэг жил ажиллаж байна. Тэг 7 сарын дундуур промошн аваад одоо би Starbucks-ийн ээлжийн ахлах шиг явдаг. Тэг би цагийн $14 гэдэг байхгүй юу? За хамаагүй л одоо responsibility дээ шүү дээ. Тий. Тэр $14. Харин танаа одоо ингээд зүгээр ингээд кофе хийж байгаа хүмүүсийн цалин хэдэн төгрөг байна тэгэхээр? Зүгээр кофе хийж байгаа хүмүүсийн цалин 12.50. 12.50. Бүгдээр кампус дээр их ажиллаж штэ ерөөсөө. Тий, бүгдээр кампус дээр л ажиллаж байгаа. Тэнгүүтээ манай тэр TA гэж байдیں۔ Teaching assistant гэдэг. За. Манай сурвал амар олон сурагчтай, цөөхөн профессортай. Тэгээ тэд нар туслаа одоо ингээд амар олон нэг профессортойгоо ингээд амар олон сурагч нар байгаа даа штэ. Тэрийг ингээд гэрийн даалгавар шалах малах хүмүүс хэрэгтэй штэ. Тийм үү? Тий. Тийм штэ. Одоо жишээл би ингээд за математикийн калк 1 авч ийн гэж бодъё заяа. Тэнгүүт нь ингээд одоо мастер математикийн мастерсаар сурдаг. Тэдний хүмүүс нь одоо тэр мастерсаа сурагчаа сурагчд нь миний багш болцдог байхгүй юу? Одоо ингээд лекц цаатай багш зүгээр ингээд гэрийн даалгавар тусалдаг багш нар болцдог байхгүй юу? Даалгавар чинь бас шалгах юм биш үү? Тий. Тэд нар хамгийн дээдлэлтэй цагийн $12 гэдэг. Цагийн $11 гэдэг. Одоо манай найз гэвэл ингээд манай нэг амар гавал найз үдэ. 100 хамт найзсан. Тэр ингээд өөрөө ингээд Оросоос ирсэн. Тэгээд семестрт 21-ээс 24 кредит авдаг гэсэн. 7-оос 8 анги авдаг. Би семестрт ингээд 18 кредит аваад 6 анги аваад ингээд арайч үн ингээд байгаад байгаа байхгүй юу? Бас чанга штэ. Тэр их бүр амар гавал өгт. Тэр ингээд 3 ангид ТА хийдэг байхгүй юу? 3 анги. Бач мастер сурж байгаа юм уу? Гүү. Надаас юу? Одоо 3 дахь жуниор гэсэн. За юм за. Тэгээд тэр математик ангиуд зүгээр шүү дээ. Одоо миний калкны гэсэн ангиуд биш. CS-ийн нэг анги үүдээ. Тэр нэг debug хийдэг анги байхгүй юу? Одоо CS дээр computer science дээр debug хийх нэг амар ядаргаатай зүйл. Ингээд
бичсэн янзлах кодын гэсэн үг юм уу? тий одоо ингээд бичсэн кодыг янзлах гэсэн. Оо. Тинчээс ингээд алдааг нь олох хэрэгтэй байхгүй юу? За юм. Тэр код нь ингээд 200 хэдэн лайн код байна, 300 лайн код байна. Тэрийг Тэрийг ингээд сураад байгаа сурагч нар байна. Тэгвэл тэрийг заадаг багш байгаа. Тэрэнд тусалж өгдөг бас сурагч нар байгаа байхгүй юу? Манай тэр найз ингээд тэр сурагч нь тэгвэл ингээд differential equations, discrete math, тэнгуүтэй юу imaginary юу numbers гэдэг honors-ын програм эднэрт хүмүүс яаж тэр амар гавл байгаад байна тийм залуу мөртлөө. Тэрийг ямар гайхаад тах юм. Тэр нь нэг бол хоёр л юм байт юм л хоёр өөр юм. За. Нэг бол ингээд генетик гэдэг байхгүй. Аавч нь ингээд гавлал тэгэл чи бараг чиний гавлах магадлал амар өндөр гэсэн үг. За. Тэгээд хоёр нь ингээд хүмүүжлэх юм да. Чи хэрэг хичээл хийж чадчихна. Одоо ингээд 10 жилдээ амар сайн хичээл хийдэг хүмүүс чинь ингээд яаж толгоонд юм хийх вэ гэдэг нэг юм ингээд сурчаад байгаа байхгүй юу. How to study гэдэг чинь дэрэл мэдээд штэ. Одоо study хийх арга трик нь мэдээд штэ. Одоо жишээл би ингээд 10 жилдээ гэрийн даалгавар хийдэггүй. Би одоо ингээд 10 жилдээ гэрийн даалгавар хийдэггүй. Тэгээд ингээд математик эднэр ингээд багштайгаа нийлээд ингээд одоо багштайгаа ТИ хийдэг гэх юм одоо teaching assistant хийдэг. Тийж юм уу? Тэг би хийж байгаа. Да юм за. Тэнгүүт ингээд миний математикийн дүн англи дүн эднэр ингээд 100 гэдээ гарч байгаа байхгүй юу. Тэгвэл ингээд математик ч ингээд жоо хэцүү хичээл байх хэрэгтэй шүү дээ. Тэн дээр ингээд даалгавар хийхгүй болохоор ингээд толгойдоо хийх юм нэг байхгүй. Зүгээр ингээд хүмүүс туслаад тэр нь ингээд толгойдоо ингээд үлдээд байгаа байхгүй юу. Яг би өөрөө ингээд өөртөө ингээд А чи мэдээ сургууль төлөв коллеж төлөв. Сургууль одоо high school тахгүй. High school юм ба шүү дээ. Монголд юм ба шүү дээ. Монголд гэсэн. Тэг ийм дэрэмгүүт ингээд амар олон ингээд жишээл би одоо ингээд 6 анги авч байгаа. Калхныг үзэж байна. За калхныг яг би ингээд Монголд хальт үзсэн болохоор амаагаа бусад ангиудаг амархан. Тэгээ миний мэрэгжлээ одоо тэр нисхийн мэрэгжлүүд тэр нь ингээд цээжлэх мэжлэх амар ихтэй. Томьёо момой цээжлэн компьютер Excel дээр ингээд тийм статистик ингээд оруулна. Тэгээ статистикийн математик статистикийн англи яваад байгаа гэсэн. Тэгээд тэр бэкграунд нь л ингээд нисхийн юм яваад штэ. Тэгээд тэрийг ингээд толгоонд оруулах амар хэцүү. Яг бол би ингээд 10 жилд ингээд толгоонд юм оруулах habit суугаагүй байхгүй юу. On the contrary, манай тэр найз тэр Max гэдэг найз, тэр орсорс найз 10 жилдээ амар даалгавар хийгээд тэгээд даалгавар хийгээд сурцсан толгоонд иймээгээ сурцсан болохоор тэгээд тэрнээсээ ингээд gifted гэж яваад байгаа байхгүй юу. Эсвэл ингээд genius гэх юм уу да. Бас амар зүгээр ингээд 10 жилдээ хичээл хийх тусам чиний коллежд ирээд succeed хийх магадлал чинь өндөр байна л гэсэн үг. Окей. За тэр би ингээд бас харсан байхгүй юу? За. Та одоо ингээд gifted хүмүүсээс эсвэл ингээд хичээлийгээ сурцсан хүмүүс шүү дээ. За. Маа сургууль дээр нэг цэкүү лүү, цэми лүү, тэми лүү. Цэкүү гэсэн. Тийм ахаа байхгүй юу? Би ингээд сургыг сонсох нэ. Намайг ирэхээс өмнө төгссөн. Тэгээ сургыг сонсох нэ яасан бэ гэхээр Альбионд ирээд одоо манай коллежид те жижигхэн коллежид ирээд бүр ямар ч матгүй ирсэн байна л та. Математик бүр ямар ч суурьгүй ирээд бүр математик 100 гэдэг буюу те мат 100 буюу бүр ингээд тоог нэмж үлүү үржижтэй ингээд сурдаг анги заяа. Бүр тэрнээс эхэлж сураад математикийн мейжер хийгээд математикийн 300-ийн ангийг бүр авсаар байгаад математикийн мейжертэй төгсөөд одоо EY үлүүдээ амар том консалтинг фирмд $170,000 одоо жилийн цалинтай явж байгаа. Одоо 3 дахь жилдээ илүү 4 дахь жилдээ ажиллаад. Тэр ер нь бол бас те ирээд ч бас амар хичээх юм бол it's possible still. Тэгээд чиний хэрэг хичээж байна тэрнээс л хамаарна гэсэн үг. Сайн сурах. Яг л байна л да. Жоо топикээс жоо дэрэл хийж таа. Юг тайлбарлаач. College, university гэдэг хоёрын ялгааг тайлбарлаад өгөөч. Манайх бол Альбион коллеж, энд бол Purdue University. Тий. University юм баггүй юу? Коллежуудын нэгдэл нь нийлээд ингээ university болж байгаа. За та нар ингээд коллежд apply хийгээд нэг сургууль руу одоо коллежд apply хийгээд ингээд college acceptance rate team юм ингээд орчдөг. За ингээд орчлоо за баяр үргээ. Тэгвэл university apply хийгээд ингээд university acceptance rate гээд харангууд ингээд 50%, 60% эсвэл ингээд амар их байдаг шүү дээ. Байдгийн. Тэр чинь ингээд зарим сургууль нь дунджаа тавьдаг, зарим эсвэл хамгийн их acceptance rate-ийг програмаа тавьчихдаг байхгүй юу? Аим шигтэй. Тэнгүүд жишээл манай сургууль гэвэл юу дунджаа манай сургууль 11 коллежийн нэгдэл гэхгүй юу? Тэрийг нь жоохон тайлбарлаач. Тэр юу гэсэн үг юм бол 11 коллежийн нэгдэл гэдэг. Одоо танаа сургууль чинь liberal arts college гэж явдаг шүү дээ. Тийм. Манайх liberal arts гэдэг коллежтэй тэнгүүд инженерингийн коллеж байна. Фармасигийн коллеж байна. Ветеринарийн коллеж байна. Политехникийн коллеж байна. Менежментийн коллеж биш ээ, бизнесийн коллеж байна. Тэгээ ингээд салаа авчдаг. Тэр liberal arts гэдэг манай жишээлбэл коллеж бол зүгээр танаа ингээд том сургуулийн зүгээр яг нэг хэсэг байна шүү дээ. Тий гэсэн үг. Тэр одоо ингээд танаа жишээлбэл
Purdue гэдэг university томоороо байна. Тий. Liberal arts байна, engineering байна. Liberal arts нь тэгэхээр шилбэл 50% acceptance Тий. rate-тэй. Engineering нь одоо ингээд шилбэл одоо ингээд 5% win rate-тэй биш acceptance rate-тэй. За. Тийм бол нойрыг чи дунджаар нь тавьдаг гэж үзэх юм бол сургууль ер нь бол вебсайт дээр like our university has like 50 like 20% win rate like acceptance rate гэж болно гэсэн үг шүү дээ. Тий. Тэр энэ бол тэгэхээр ер нь бол хамгийн том ялгаа нь бол ерөөсөө том их сургууль university гэдэг бол зүгээр коллежуудын нэг л харин коллеж гэдэг бол ерөөсөө ганцхан өөрийнх нь independent college юм ба штэ. Тий. Жишээлбэл одоо манай сургууль дээр одоо миний мэрэгжил Polytechnic Institute Aviation Management гэдэг acceptance rate нь 30% байдаг лөө 40% байдیں۔ Тэгээд тэрэнд нь орсон. Манай CS болохоор 10%, 11% байдаг. CS-ийн коллежийн болохоор 11% юм ба штэ. Computer Science гэсэн үг. Computer Science-ийн коллеж нь. Тий. Ааха. Манай Computer Science-ийн тэр програмын тэр одоо тэр коллеж нь acceptance rate нь 11% гэсэн үг. Чи ингээд за би ингээд механик инженер болмоор ингээд механик инженерээр чи ингээд apply хийж чагаад гэвэл чиний application чинь university-д ингээд receive гэдэг university чинь college руугаа явуулчихдаг байхгүй юу? Энэ хүүхд ингээд механик инженерт орох хийнэ. Чи qualification хараад орох үгүй шийд. Тэр одоо чи ингээд том сургууль руу ингээд хэдий apply хийж байгаа гэж бодсон ч гэсэн тэрэн дотор ч бас коллеж руугаа явуулж байгаа процесс бас байна шүү дээ. Тий. Тэнгүүтээ яг одоо ингээд apply хийж байгаа хүүхдүүдийг хаашаа харах хэрэгтэй юм бэ гэхээр яг тэр сургуулийнхаа энэ мэрэгжил яг ямар коллеж доор нь байна. Ямар коллеж доор байна. Тэрийг хайж байгаа нь яг тэр коллеж нь ямар acceptance rate вэ гэдгийг харах хэрэгтэй байхгүй юу? Тэр хамгийн чухал нь шүү дээ ерөөсөө. Тий. За жижигхэн коллежийн хувьд окей манайх бол 4 seasonтай коллеж шүү дээ. Танайх бол бас 4 seasonтай. Тий. Окей. Манайх бол сургуулийн vibe like те нэг тийм сүртэй vibe байхгүй зүгээр нэг жирийн like сургууль like college like би одоо ингээд амар ас жаргалтай vibeтай гэж хэлэх нь цаашаа. Тэгвэл одоо ингээд Орос гурав ямар байсан миний хувьд одоо яг адилхан хэмжээний vibe байгаа байхгүй яг үнэндээ. Танай сургуулийн хувьд ямар тийм гоё vibe байдгүй те том сургуулийн хувьд арай нэг тийм гоё energy те олон хүмүүсийн ингээд dynamic байдаггүй. Бага. Ямар хүн. За тэр нь юунаас шалтгаалтай? Нэг шалтны ингээд амьдрал ингээд шалтгааллах юм зөндөө байд юм уу? Rivals. Тий. Ингээд depends л байхгүй юу? Жишээл манай сургууль гэвэл том сургууль болохоор манайх нөгөө нэг одоо Big Ten Sports гэж явдаг байхгүй юу? Big Ten гэдэг Америкийн хамгийн сайн спортондоо их сургуулиуд university нэргээд тэр ингээд нэг 10 одоо Big Ten гэж ярьдаг ч гэсэн тэр ингээд 14 5 сургуультай. Тэгвэл тэр нь ингээд хоорондоо тоглоод ялсан одоо ингээд коллежийн баскетбол одоо NCAA гэдэг байдаг шүү дээ. Тийшээ очиж тоглодог. Жишээл манай сургууль сагсан бөмбөгрөө финалд нь шалгараад Америкт номер 2 сагсаар номер 2 шалгарчлаа штэ. За. Тэнгүүд ингээд манай сургууль тэрнээс ингээд бахархаад тэрнээс ингээд vibe төрж эхэлж байгаа байхгүй юу? За. Манай сургууль ингээд номер 2. Тэгээ найзууд нь бид өөр бас мэдээж тэр хүмүүс ингээд сургууль их сургуулиас гадна найзуудтай штэ. Одоо high school найзууд бага найзууд байна. Аав ээж найзууд ч юм найзуудын хүүхдүүд ч юм уу. Би ингээд Purdue University-д Америкийн баскетболоор 2 сургууль 2-т явдаг. Тэрийг ингээ бахархаад тэр бахархах яг тэр vibe үүсэж байгаа байхгүй юу? Жишээл манай сургуулиас хөл бөмбөгөөр бас амар сайн байдаг байсан. Одоо бүр ингээд амар муу. Одоо ингээд спортоор ингээд амар vibe явдаг гэсэн. Тэгэд ингээд жишээл нэг season танай баг одоо ингээд ямар нэгэн зүйл ингээд ихний 5 авд орчих юм бол ерөөсөө тэр season-аараа дагуулаад ерөөсөө ингээд гудамжаар дүүрээ инээж баясан хүмүүс л гэсэн үг юм. Тий. Одоо жишээл манай ингээд сургууль финалд ороход манай сурагч нар ингээд манай сургуулийн сурагч нар баярлаа заяа. За. Манай сургуулаа гудамж өгдөг байхгүй юу? Тэр бүр ингээд пик дүүргээд цагдаа нар ирээд бүр national guard ирсэн байхгүй юу? За. Индианагийн state-ийн national guard манай сургууль дээр ирээд бүгдийг нэг disperse хийгээд штэ. Та нар хараа ингээд одоо ингээд аюултай болох гэдэг ингээд. Үүнээ манай сургууль ингээд одоо Монгол 2008 онд анхны алтан медаль авахд яаж баярлаа. Яг тэр шиг болсон манай сургууль дээр. Хүмүүс ингээд машинтайгаа ингээд сигналдаа машин дээрээ гарч бүжиглээд хизээ байна ч. Манай сургууль дээр хизээ болоо. Би чанд бичлэгийг явуулчих заяа. За окей. Надад нэг бичлэг байх хэвээр. Тэгээ ингээд сургуулийг годож өрөө пик дүр ингээд хүмүүс хоорондоо чахацалдаад хүн ингээд уух хүүхдүүд нь бүгдээрээ уугаад хоорондоо мөргөлдөө зодтолцсон юм уу яасан юм баг. Өөн л юм болсон юм байлээ. Том сургуулийн бас аз жаргал бас тэр байна. Ягаад тэр сургуулиуд ер нь бол ингээд
өөрсдийнхөө одоо ингээд хэрэндээ гэж ярил л та одоо тий. алдцдаг. Жишээлбэл Purdue University одоо MIT дэртээ алдсан үстэй. Тийм. Одоо CS engineering MIT нартай алдсан байхгүй. Амар том сургуультай алдсан гэсэн үг шүү дээ. Өөр ямар том сургуультай алдаж байна. MIT байна. Юу Columbia University гэдэг байна. University of California-гийн сургуулиуд байна. Аха. Амар том сургуулиудад одоо ингээд алдсан шүү дээ. Манайх одоо шилжүүлтэл like Альбион одоо ингээд хаана алдаж байна вэ гэхээр одоо ингээд Мичиган нэг том мууж байгаа. Тэр муужийн ингээд жижигхэн зүр хэсэг байгаа. Энэ дотор Альбион коллеж байгаа. Нэг тойроод нэг Каламазу те нэг хэрэгтэй хэрэггүй нэг 5 6 жижигхэн сургууль байгаа. Тэр хоорондоо алдаж байна. So it's like sad, like I accepted, like тодорхой хэмжээнд жоохон sad. Тэгээ ягаад тэр ингээд манайх одоо ингээд хөл бөмбөгөөр одоо ингээд энэ хайр нэг үсрээд нэг 10 сургууль байна уугүй юу? Бурхан минь жижигхэн коллежууд байна уугүй юу? Тэд нар дундаа бүр ингээд алаад нэгт орлоо гэж бодоход like no one cares. Яг тэгвэл одоо ингээд Purdue-гийн scale-нд те ийм том сургуулиуд хоорондоо алдсан чи баг одоо улстай том юм болж байгаа шүү дээ баг. Тэгэхээр одоо манай жижигхэн сургуулиудын хооронд зүгээр алдчихад хоорондоо алдчихад ялчаад хэн баярлах хэн бахархах like no one cares л байхгүй. Тэгээ тэр бас том сургуулиуд юм бас те аз жаргал шүү дээ. Тий. Одоо тэгэхээр яг тэр одоо жишээл за чи ингээд нэг манай сургуулийн хөл бөмбөг багт байна гэж бодъё заяа. Эсвэл одоо манай сургуулийн нэг Zaki гэдэг нэг хүүхэд байдаг байсан. Түрүү жил төгсөөд тэмүүтээ ингээд манай сургууль ингээд NCAA-д ингээд за Америкт ингээд хоёрт орчлоо. Тэмүүт ингээд одоо Zaki-д Memphis Grizzlies тоглодог байхгүй юу? Юу юм? NBA-гийн. NBA-гийн Memphis Grizzlies гэдэг багт тоглодог. Уух даяам. Тий. Тэмүүтээ одоо манай ингээд Purdue Boilermakers гэдэг манай хөл бөмбөгийн багаас нэг хүүхэд амар сайн тоглолоо гингүүд шууд нөгөө нэг NFL-ийн одоо Америк хөл бөмбөгийн draft pick-ийг ингээд орчдөг нэр нь. Тэнгүүдээ тэнцээс одоо ингээд Chicago Bears нөө одоо Kansas Chiefs нөө тэд нар ингээд сууж ингээд сонгоод авсан. Статистикийг харлаа. Энэ хүүхэд ийм хүүхэд байд юм байна. Ингээд шууд ингээд тэгээ бүр ингээд суперстар болох боломжтой шүү дээ. Тий. Шууд суперстар болох боломжтой. Тэгээ шууд ингээд спортын карьер нь тэнцээс эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ жижигхэн коллежд бол ямар ч тийм боломж байхгүй зү дээ. Ер нь бол тийм гэсэн үг. Тий. Иймэрхүү жижигхэн коллеж бас чи одоо ингээд бүр номер 1 чи бүр ингээд өдөр шөнөгүй бэлтгэл хийгээ явсан ч гэсэн чи өнөр том сургуульд ороод том сургуулиуд дундаа халаад байхгүй бол like чи одоо ингээд тэр спортоор очиод амьдралаа заалгаж одоо NFL-д орч те NBA-д орох ямар ч боломж ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгвэл эсвэл ингэж болно. Жижигхэн сургуульд байлаа жижигхэн сургуультай за эхний 2 жилдээ за эхний жилдээ ингээд бүр амар сайн тоглолоо гэж бодож байгаа. Түнхээс шууд би эндээ ийм сайн байна. Би энэ сургууль руу оръё гэд бүр том тийм одоо Big Ten гэдэг сургуульд орж байгаа штэ. Одоо тийм University of Connecticut гэдэг тийм сургууль руу ингээд орлоо гэж бодъё заяа. Тэнд ороод ингээд алаад эхлэх юм бол тэнцэнээс чи ингээд бүр ингээд спорт карьер чи эхлэх боломж нь ингээд гараад ирчих байгаа байхгүй юу? Окей. Тэгээ Big Ten гэдэг чи яг ямар сургуулиуд ороод байна? Америкийн like USA гэдэг одоо Америк улсын хамгийн том сургуулиуд нь ороод байгаа юм уу? Ер нь ингээд Big Ten гэдэг анхандаа ингээд за Midwest-ийн хамгийн том сургуулиуд гэсэн. Одоо University of Chicago байна. Northwestern байна. Энэ Америкийн тодорхой хэсгийн том сургуулиуд юм байна шүү дээ. Хэсгийн том сургуулиуд гэсэн. Тэгсэн чинь одоо ингээд жоон завраад ирсэн. University of California-гийн UCLA гэдэг ороод ирдэг байхгүй юу? Чи мөр хаа байсан захын сургууль шүү дээ. Хаасан захын сургуулийн энд орж ирээд. Тэр ингээд өргөсгөө л гэж яриад байгаа юм л та. Аль болох томруулах гал шүү дээ. Тийм томруулах гал. Тэрийг жинхэнэ Америкийн Big Ten болох гэдэг байгаа байхгүй юу? Америкийн Big Ten. Нэр чи Purdue ингээд Purdue University гэдэг ингэж статистик явж байгаа яриач ямар сургууль вэ гэдэг юм те. Яг интернетээс хагаад үзүүлэлэг гараад ирсэн юм л та. Purdue University юу статистикүүд дэлхийд 76 төчигддөг ихлэ 74 төчигддэг. Америкийн хувьд 20 төчигддэг. 24 байна уу? Aviation-аараа бүртээ одоо aviation management-аараа бүр aviation-аар нисхийн чиглэлээр бол дэлхийд 2 төчигддэг. Дэлхийд 2 төчигддэг сургууль шүү дээ ерөөсөө. Дэлхийн номер 1-т юу гэдэг Embry-Riddle гэх сургууль гэдэг. Тэр нь амар үнэтэй сургууль. Жилийн $80,000, жилийн $90,000 гэдэг шүү дээ. Тэр нисгчийн програм нь жилийн $80,000. Тэгээд одоо миний aviation management гэдэг програм нь жилийн $60,000 байдаг. Манай сургууль ингээд tuition fee ингээд дангаараа семестрийн ингээд манай сургуулийн ингээд сүүлийн 13 жилийн турш tuition fee ингээд frozen байхгүй юу? Өөрөөс өөрчлөлтөг үү? Өөрөөс өөрчлөлтөг. Ганц өөрчлөгдөж байгаа мэт living cost л өөрчлөгдөнө. Хоолны үн тэгээ орон сууцны үн л өөрчлөгдөнө. Энэ жил ерөөс өөрчлөлтөг юу? Сүүлийн 13 жил өөрчлөгдөг. Яаж тэгээд сургуулийн төлбөр нь сүүлийн 13 жил өөрчлөгдөг. Манайх бүр амар нэмэгдээд байгаа шүү дээ. Одоо ингээд тэр сургуулийн төлбөр тэгэнгүүтээ living cost гэж шал өөр хоёр юм яадаг байхгүй юу? Нэг бол чи ингээд энд ирээд зөвхөн энэ тэр сургуулаас дэгрийг авах гэдэг ингээд сурж ийн гэж бодоод тэгээ тэр ингээд биеэр очиж сурж байгаа юм чи мэдээж ингээд
байх газар Орос улс байх хэрэгтэй шүү дээ. Тэр Орос улс зүгээр ингээд улсынхаа нөгөө нэг юу л аваад явчихдаг. Одоо жишээл сарын тэдэн мянган долларын юу рентмент гэж явчихдаг байхгүй юу? Хоолн тийм үнэтэйгээд. Тэр нь л өндөрсдөг ихсдэг болохоос ш. Яг тэр манай tuition fee сүүлийн 13 жил өөрчлөгдөг. Манайх бүр жилийн $1000 нэмэгдэж байгаа шүү дээ. Тэр бүр семестрийн $1000 ихсэж байгаа шүү. Тэр бүр тэр бол үнэхээр аимшигтай юм. Манай бро одоо ингээд сая 7 өдрийн өмнө баг ирсэн те. Манай коллеж ирээд тэгээд манай багын найз нь энд байдаг. Би бас тэгээд бас тодорхой хэмжээс багын найз үстэй бро. Тийм ба. Нийт эсрэг явжээлаа. Үнэ. Тэгээд манай бро сая манай Альбион коллежид бүр Purdue гэдэг маш том их сургуулиас ирлээ 7 хонолоо. Тэгээд энэ 7 хоногийн ингээд амьдрахад энэ жижигхэн коллежийн experience ямар хуу байв? Vibe нь чамд ямар хуу байв? Тэгээд тодорхой хэмжээний cons and pros буюу одоо давуу тал, сул талуудыг энэ өөрийнхөө хувьд тодорхойлооч. Миний хувьд бол хүмүүс амар ингээд social creature болохоор юу энд ирээд монголчуудтай уулзах амар гоё лээ. Эндээс нэг монголчуудаас нэлээд байгаад. Монголчууд зөндөө байдаг болохоор энэ бүр ингээд амар ингээд гоё гооххгүй надаа. Нэг 20 авцаа байгаа хаа тий. 20-30-аад амар гоёс надаа ингээд найзуудтайгаа ингээд уулзаад ханд бильярд тоглоод тэгээд хүзэр тоглоод бүр муушиг бүр ойрын баг жил 2 жил тоглосон. Гадаадд тоглохгүй юу? Муушиг гэж мэдэхгүй шүү дээ. Муушиг Монголд тоглохгүй юу? Одоо тэр 13 гэдэг тоглож ямар гоё юм бэ? Сүүлийн жил 2 жил тоглоогоо. Энэ Монгол ингээд дурак гэд хөзөр идэв шүү дээ. Тэр тоглоод амар гоё. Тэр нь ингээд амар давуу талтай. Чиний ингээд өөрийнх ингээд belonging хийх community бэлэн байж штэ. Бэлэн байдаг байхгүй юу? Одоо ингээд монголчууд гээд. Гэтэ миний ингээд нэг бодлоор бассан юу. Тэгэхээр ингээд жижигхэн сургууль байгаад байна штэ. Тодорхой хэмжээний их хэмжээний монголчуудтай, like relatively их монголчуудтай. Би одоо ингээд их байгаад тахаар би энэ хүмүүсээ жоохон холдож эхэлж байгаа монголчуудаасаа. Яг одоо ихэр чи ингээд жил 2 жил хамт байгаад ихээр чи ингээд амар comfortable болоод эхэлж байгаа. Тэг нь. Нөгөө л нэг монголчуудтайгаа нөгөө л нэг өдөр дахиад л нэг өдөр. Ингээд байгаад тэр чи амар тухтай. Тэр хүмүүстэйгээ чи амар хэмжээний comfort zone-д орчихно. Тэгээ чи comfort zone-оос гарахгүй яг тэр хүмүүстэйгээ монголчуудаа байгаа л байгаал нь. Тий. Чи бүр гадаадуудтай Америкуудтай чи бүр харьцахгүй яваал л. Одоо ингээ манай нэг энд найзаа хэлсэн шүү дээ. Бараг Монголд байснаас энд ирээд миний англи хэл мууд чинь гэдэг хэлсэн байхгүй. Яалт ч чи ингээд үнэхээр монголчуудаас гараад гадаадуудтай ингээд хангалттай хэмжээний Америкчууд энд бол байгаа. Хэдэн мянган 2000-аас их байгаа шүү дээ тодорхой хэмжээнд. Их нь олон байгаа хүмүүстэй яалт ч ингээд гадаа ингээд го яваад outgoing байгаад го харьцахгүй л бол хүмүүстэйгээ comfortable болох бол амар амархан. Чамд ондоо ингээд магадгүй 7 хоног ирсэн болохоор те чи бүр ингээд тултлан experience хийгээд буцаа явж байгаа болохоор like it's like so much exclusive for you. Тий. Одоо бидний хувьд ингээд хамт байгаад байгаа болохоор яалч бид тарах хэвээр энд ирсэн зорилго юу вэ те? Гадаад experience-ийг бас мэдрэх хэрэгтэй шүү дээ бас те. Тийм болохоор би бол тодорхой хэмжээнд бас те монголчуудаа хаяа гоё хамт нийлээд суух гоё. Хамт гоё хоол хийгээд идэх бол гоё. Хуушар буус хин цагаасаараа бид нар одоо найрлаа шүү дээ. Бурхан минь гэж. Гоё. Гэтэ тэндэртэйгээ зүгээр тухтай болохгүй л гэдэг айдиаг нь хэлэх гээд байгаа. Яг нэг sense of belonging гэдэг яг хүмүүс сайн хэлсэн шүү дээ. Нөгөө social creature гэдэг хүмүүс. Тэгээ sense of belonging гэдэг яг ингээд чи тийм ингээд байх. Яг тэр ингээд feeling байгаа шүү дээ. Би нэг гэдэг нь шүү дээ. Тий. Би ингээд энэ байх хэвээр гэдэг ингээд тэр нэг feeling байгаа байхгүй. Тэр мэдрэмж. Яг тэрэндээ л ингээд хүмүүс тэрэндээ ингээд баригдчихдаг. Тэнгүүтээ ингээд ийш тийшээ явангууд sense of belonging гэдэг нь алга болчихсон. Тэр нь алга болно. Тэгээ тэрийг өөр ингээд хийх хэрэгтэй байхгүй юу? Тэрийг өөр ингээд seek out хийх. Тэгээд ингээд өөрийгөө одоо ингээд өөрийгөө discover хийгээд байгаа штэ. Хүмүүс чинь ингээд би тийм хүмүүстэй hang out хийлээ гэд. Тэгээ ингээд тэр хүмүүстэр дуусчихгүй байхгүй юу? Одоо шил би Монгол зөндөө найзуудтай энд дээрээ нэгч найзуудгүй байсан. Би ингээд ганцаархнаа энэ сургуульд ирээд тэр сургуульд ингээд таньдаг нэгч байхгүй. Тэгээ ингээд ирэл бага хүмүүстэй найзуудтай болоод тэг ингээл байгаад байгаа байхгүй юу. Тэр чам өөрөө ингэсэн би ингээд sense of belonging ингээ үүсгэж штэ. Сайн чамд ингээд нэг тийм окей монголчуудаа ч одоо ингээд энэ дээрээ харьцлаа штэ. За. Чи одоо ингээд гадаадуудтай ингээд харьцал бүр амар гоё найзууд болсон байгаа. За. Нэг тийм цаанаасаа л нэг тийм амар distant мэдрэмж чам төрж ирсэн бол одоо чи найзууд чи бүр ингээд гоё зүрхний чи андууд бүр болцсон уу гадаад найзууд чам. Тэр чи ингээд чи relationship build хийхдээ хэр comfortable байна вэ гэсэн үг байхгүй юу. За. Одоо би ингээд энэ дээрээ 7 хонлоо тэнд байгаа найзууд ингээд жил хагасаа найзууд болчлоо. Яг л ингээд адилхан хүмүүс шүү дээ эцээцэд. Ямар ч усаас ирсэн хамаагүй. Яг үннийг хэлэхэд би тэнд байгаа найзуудтай илүү найзууд. Энд хийсэн ингээд 7 хоног хийсэн найзууд. Одоо ингээд тэр race одоо nationality ямар ч хамаагүй эцээцэд. Одоо миний хувьд бол тийм. Жинхэнэ найзыг бол хаач бол хийж болно шүү дээ. Жинхэнэ найзыг бол хаач болж хийж болно.
Чи одоо ингээд за Бразил руу яваад сурлаа гэж бодоход чи тэнд очиж инхийн найзаа ийж болно л гэсэн. Yeah. Хамгийн гол нь commitment л амар сурхал. Хоёлаа ингээд гараад hangout хий, тэрийг тгий. Амар initiative байх хэрэгтэй юм шиг би тийм амар ойлгосон ш нэрээ. Яг зөв. Зүгээр ингээд leadership гэдэг юм байдаг штэ. Сургууль амар leadership байдаг те. Аха. Тэнгүүтээ ингээд тэр нэг leadership чинь чи хэрэг ингээд initiative гаргаж ийн. Одоо ингээд take initiative болохгүй юу? Чи ингээд буруу юм харлаа. Хог газар байна. Чи тэр хогийг аваад ингээд хайчих хэрэгтэй байхгүй юу? Тэр одоо ингээд одоо миний хувьд л тэр ингээд хүмүүсийн нэг baseline байх гэх одоо leadership тэр бол миний хувьд ямар ч хамаагүй. Бусад хүмүүс бол тэгж хараад штэ. He took initiatives. He's showing signs of leadership гэдэг. Тэгвэл миний хувьд л тэр leadership биш байхгүй юу? Зүгээр ингээд хүн болол их хэрэгтэй гэж хардаг. Одоо ийм болохгүй байна, тийм болохгүй байна. Тэгдэг хүмүүс ингээд баган комплейн хийгээд байгаа штэ. Одоо ч Монголд ингээд амар ингээд тийм нийгмийн асуудлууд байна тий. Сошиал дээр тэгээд тэгж их ингээд энэ болохгүй нь тэр болохгүй нь ингээд юу комплейн хийгээл хэдэг. Юу ч ингэж юу ч хийдэггүй. Ямар ч initiatives байхгүй. Комплейн хийлгээ та хаач өрөхгүй штэ яг үндэ. Yeah, true, so fucking true. Yeah. Нэг нь гарч ирэл ингээд initiative нэг нь ч гэж тэндing хүмүүс байна. Нэг хүн гарч ирээ ингээд өөрчлөх байлгүй дээ. Тэрний амар хөп хийдэг. Бүгдээрээ гараад хамт өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Хүн болгон sense of initiative-тэй байвал одоо ингээд амар юутай successful байна л гэсэн. Тэг манай сургууль дээр career fair гэдэг болдог байхгүй юу? Yeah. Танаас сургууль болдог уу? Болдог. За. Тэгвэл манай сургууль дээр ингээд career fair болонгууд амар том компани ирдэг. General Electronics гэдэг машины хөдөлгүүр хийдэг компани байна. Тэнгүүтээ онгоцны хөдөлгүүр хийдэг компани байна. Томууд л байгаа шүү дээ. Rolls-Royce ирнэ. Damn bro. Тэнгүүтээ тэр Солонгосын SK Group гэдэг Солонгосоос хүмүүс ингээ онгоцтойгоо манай сургууль дээр буугаад хүүхдүүд ингээ танаа хүмүүсээс ингээ ажилтаа авъя гэдээ ирдэг байхгүй юу? Damn за. Тэнгүүтээ одоо жишээл миний aviation-ы талбар дээр гэвэл эсгийн талбар дээр гэвэл Америкийн United байна, Hawaiian Airlines байна, Alaskan Airlines, Atlas Air, Delta, American Airlines гэдэг бүгд ирдэг. Амар ялч бүр амар opportunity бол нэлээ хамаагүй хүчтэй шүү дээ. Ер нь бол тийм хэсэг амар тийм influenceтэй гэх юм уу та. Тэгвэл ингээд бас том компани яриг гэвэл SpaceX ирнэ. Damn bro. Одоо шил миний түрүү жил хаант ажилладаг байсныг энэтхийг одоо ихчих юм уу та. Надаас бүр яалч ихчихсэн байна. 7-8 ихчимж одоо ихчлэх жил байсан. За магистр хийжсэн. Тийм магистра хийгээд. За. Electrical engineering одоо цахилгааны инженерээр магистр хийгээд одоо Tesla-гийн internship хийдэг. За. Цалин цагийн $71 гэж байгаа байхгүй юу? Damn bro. Цагийн $71 тэнд ингээд internship Tesla-д одоо Калифорнид ингээд internship хийгээд штэ. Үйлдвэрт нь ажиллаад, Tesla-гийн үйлдвэрт ажиллаад. Америк төрөг үү? Их төрсөн. Бас international student гэж явж байгаа штэ. Мундаг шүү дээ. Тий. Чадчих. Гэтэ хамгийн гол нь ганц тэр том компаниуд чинь ингэт юм аа. Жишээлбэл ингээд Lockheed Martin гэдэг одоо нэг дайны одоо том онгоц одоо байлдааны онгоц дээр хийдэг хүмүүс бас манай сургууль дээр ирдэг. Манай сургуулиас нисгчдэр авдаг. Инженерүүд манай сургуулиас бас авдаг байхгүй юу? За. Тэнгүүт тэд нар ирээд авлаа гэж бодоход тэр чинь ингээд National Defense Center гэдээ явж байгаа штэ. Тэнгүүт нь юу Америкт иргэншлээ нэг үү юу гэд. Тэрний ихлэ харт юм билэ. Ингээд тэд нар чинь ингээд манай сургуулиас авлаа. Internship хийлээ. Одоо компани зүгээс болоо манад ажиллаад тэг явуулахгүй штэ. Ажлууд ингээд байлгах санаатай штэ. Тэнгүүт ингээд олон улсын хүмүүсийг компанид байлгах жоохон төвөгтэй байхгүй юу? Том компаниуд. Тэнгүүт олон улсын хүмүүс жоохон unfair гэдэг гэсэн үг. Одоо тэр Америкт ингээд амир ингээд mid tier хүмүүс են те. Ингээд байдгалын хүмүүс штэ. Нэг бизнес менежментээр сурдаг. Тэр бизнес менежментээр сурдаг хүмүүс байна. Тэр хүмүүс тэгвэл ингээд бизнес менежментээр сурж байгаа олон улсын бүр ингээд 4.0 GPA-тэй заяа. Тэнгүүтээ бүр ингээд бизнесийн аналитиксаар ингээд манай сургуулиар ингээд research дээр хийдэг хүмүүс компаниуд хамгийн түрүүлээ тэр Америк хүүхдийг л харна. Тэгвэл qualification энд байгаа гэж бодгожсэн тэр ингээд Америк иргэншилтэй болохоор тэр Америк хүүхдийг ингээд төрүүлж авах ингээд шанс нэг ихсээ тэнгууд ингээд ойрточдөг байхгүй юу? Damn bro. Ачаар муухан бай. Тэнгууд ингээд international хүүхдүүд ингээд энэ нэг Америк хүүхдээс ингээд хамаагүй stand out хийхгүй л том компаниуд нэг ч тоохгүй. Йоо. Окей.
Тэр opportunity гэдэг бол хамаагүй бол advantageтэй шүү дээ. Ер нь бол тий. Яалчгүй том сургууль хамаагүй бүх юм нь амар scale нэ тий. Scale үнэхээр том байна. Тий. Тэрэгдэж байна. Тэр нь ингээд манай сургуулийн тэр нэг memorial юунэгээд амар том заал үүдэг. Тэр нь ингээд компаниудаар дүүрчин. Тэр компанид ажиллах гэдэг хүүхдүүдээр дүүрчин. Тэр нь зайгүй болон гадаа өвснээр нөгөө компаниуд нь ирээд ингээд гаргацдаг. Гадаа бас тэр нэгээ дүүрчин. Бүгд ингээд нөгөө internship одоо интервьюд нь хийх гээд ингээд костюм бий жагтагаа очсон. Таах ер нь ингээд сургуулийн чинь дараа employment rate нь юу хэд вэ? Employment rate ер нь бол өндөр шүү. Өндөр үү? Тий. Ер нь бол айгүй өндөр. Employment rate яг би статистикийг яг харж байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Гэтэ манай нэг Fortune 500 гэдэг компани байгаа шүү дээ. Чи одоо трейдинг гэдэг мэдэх л ба. Fortune 500 одоо S&P 500 гэдэг ч дээ. Манай сургууль одоо тэр 500 одоо өний CEO гэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр 500 компани ихэнх хамгийн их percentage-тэй CEO-нууд нь манай сургуульд төгсөн байхгүй юу? Манай сургууль тэрнгэрээ амар алдартай. Хамгийн их юу тэр Fortune 500 компаниудын CEO-г төрүүлсэн сургууль гэдэг. Тэрнгэрээ Америкт амар алдартай. Сургууль одоо ингээд би одоо ингээд чиний ингээд хичээлүүд шиг ингээд харж байгаа шүү дээ. Хийж байгаа хичээлүүд шиг ингээд сая хэд оног харлаа бас. Тэг өөрийнхөө бас ингээд манай одоо ингээд сургуулийн хийж байгаа ингээд хичээлүүдийг бол харж байгаа шүү дээ. Маш сурагч нарын хийж байгаа хичээлийг. Тэг би ингээд анзаарсан юм нь та сургууль хамаагүй илүү pressure тэ хамаагүй илүү academically бүр хамаагүй илүү ингээд шахаж тэ илүү ингэж хүмүүс ингэ хичээд юм шиг санагдах юм. За окей, манай сургууль бол international student бол бүгдээр адилхан төлдөг. Бүх international-ууд Albion College-д ирсэн л бол семестрийн 11-ээс 13 мянган долларын хооронд энэ бол төлдөг гэсэн үг. Тэгээд жилийн бол нэг 25 мянган доллар хавцаа. Тэгээд ер нь бол дундчдаа тэгээд семестрийн тэр 6 мянган доллар нь яг юунд яваад байгаа юм бэхээр ерөөсө төлбөртэй явж байгаа. Дан төлбөр. Харин нөгөө 6 мянган доллар болохоор 3 мянган дорм тэгээд одоо амьдарч байгаа байр чинь сургуулийн байр үлдсэн 3 мянган хоол семестр болгон. Тэр жилийн мэй бол нэг дундчдаа нэг 24 25 мянган долларыг төлж байгаа гэсэн үг. Манай ээж өөрч бас бас энийг бас төлхийн тулд бас тодорхой хэмжээний бас илмэл авч байгаа шүү дээ. Тийм бас нэлийн хэмжээний мөнгө Монголд бас. Бас 4 жилийн хугацаанд чи бас нэлийн хэмжээний мөнгө. За бро тэгээд өөрийнхөө рейнж хийн үү ярихгүй байна уу лайк өөрийнхөө рол манай сургуулийн семестрт яг хичээлийн tuition fee гингүүд 15838 байдаг семестрийн. In state out of state international student Тэр бас нэг би нэг university баган коллеж тэгээд ярьсан шүү дээ. Тэр бас тэр коллеж бас самаарна. За. Танах бол бас өөрчлөлт гэж байгаа шүү дээ. Манай инженерингийн ранкинг босод сургуулийг бодвол ингээд одоо MIT-тэй ингээд үздэг гэсэн шүү дээ. Алцдаг. Тэрнээс болоод ингээд одоо бизнес дээр ингээд жилийн бизнес яваад байгаа байхгүй юу? Ингээд Америкийн tuition одоо ингээд юу education тэр чигээр бизнес. Тийм үү? Тий. Одоо илүү их demand байна. Demand ихсэх тусам би нэг үн бас ихсэн шүү дээ. Зүгээр ингээд business 101. Хүмүүс их юм ингээд юм аваад тэний ингээд үнийг өгсөл одоо жишээл биткойн байна тий. Хүмүүс ингээд биткойн ингээд аваад байгаа нөгөөх нь ингээд ихсээд байгаа байхгүй ингээд одоо үн ирэлт ихтэй. Ирэлт ихтэй шүү дээ. Тий. Тэгвэл манай сургууль дээр том сургуультай ингээд яадаг бол бас манай сургуулийн инженерингийн дигри нь бас ирэлт ихтэй байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр ингээд манай одоо инженерингийн сургуулиуд out of state хэрнээ баг надаас илүү их төлбөр төлдөг. Семестр $17,000 төлцдөг байхгүй юу. Бид нар. Тэгвэл international хэрнээ инженеринг байна гэж бодвол семестрийн $19,000 $20,000 яг ингэ авчдаг. Тэр ямар conclusion хүрч болох вэ үний хувьд? Үний хувьд international student яагаад out of state-с одоо international student яагаад илүү төлбөр төлөөлж гэсэн. Хэд дахин төлбөр нөхий? Хэд дахин гэж байхгүй. Гэнэ ингээд өсрэл 10%, 20%. Манай сургуулаас шалтгаалт юм дээр нь. Энэ state бол хамаагүй доош. Би бүрээр нэг сургуулиудыг харсан чинь ингээд энэ state нь 3,400 гэсэн out of state нь 34,000 бол яах вэ? Харин манай сургуулийн тийм байхгүй юу? Манай сургуулийн энэ state төлбөр нь жилийн $20,000. Гүгэн байна. Бүх юм нь ороод. What the fuck? Хоол унд сургуулийн төлбөр бүгдээрээ ороод энэ state бол жилийн $20,000. Тэрнээс дээшлэхгүй. Хизээш дээшлэхгүй. What the fuck? Харин тийм. Out of state надад бүр амар ойролцоог ингээд өсрэлэг $1,000-2,000 ойролцоол ингээд төлдөг. Хажууд нь University of Illinois Chicago гэдэг тий. За. Тэр манай найзаа сурдаг. Би ингээд манай найз ингээд Purdue University-ээс тэр Illinois Chicago, U Chicago гэднэр ингээд бас трансфер хийсэн байхгүй юу? Тэд нартай одоо хүртэл ингээд холбоотой байнгут
тэд нар ингээс надад ингэ хэлдэг байхгүй юу. Би ингээд Chicago төрсөн. In-state төлбөр нь чинийхээс их байгаадах юм. Би одоо ингээд жилийн $65,000 төлж ийн гэдэг За. ярьдаг байхгүй юу. За. In-state тэрнээ жилийн $60,000 төлөөж штэ тэр хүүхд. Сургуулаас бол амар хамаарч штэ. Тий. Сургуулиасаа хамаарна, state-ээс хамаарна. За. Тэгэхээр та нарын бол яг үн тэгээд өгж байгаа value-гийн хувьд бол нэлээд сайн биз дээ тий бүр. Тий. Үн дэг тэр value манай сургууль тэрнгээр амар алхахтай. Яг тэгээд манай сургууль ингээд 60,000 сурагчтай байгаа байхгүй юу. Acceptance rate амар өндөртэй. Тэгснэ хямдхан. Тэгснэ амар өндөр ранкингтай шүү дээ. Тий. Тэгснэ амар өндөр ранкингтай. Ранкинг чи өөрөө юунаас гардаг вэ гэхээр тэр сургуулийг төгссөн хүмүүс бол тэр сургууль дээр болж байгаа researchтэй тэдний одоо ингээд жишээл ингээд энэ сургууль impact хийж байгаа. Яа хамгийн хэр нь бол дэлхийд энэ ингээд impact хийж байгаа төгссөн хүмүүсийнх нь ингээд сурагч нарын нь одоо ингээд авж байгаа цалинтай тэр минээс амар хамаардаг. Сургууль сайн байх тусмаа сургуулийн гаргаж байгаа бүтээгдэхүүн тэр сурагч нар нь өөрсдөө сайн цалин авч сайн одоо дэлхийд ингээд impact үзүүлэх тусмаа сургуулийн ранкинг нь амар сайн болдог гэсэн үг. Зүгээр нэг те та сургууль том маа сургууль жижигхэн болохоор та сургуулийн ранкинг нь одоо илүү байдаг ч юм уу? Тийм бол арай бол байхгүй шүү дээ. Чанараасаа бол амар шалтгаалж байгаа. Гэтэ манай амар хөөрхөн заяо. Манай сургуулийн одоо Мичиган дотор заяо. Liberal arts тэгээд одоо ингээд Мичиганыг одоо ингээд 4 while та жишээ нь. Одоо энэ нэг том мужтай бас Мичиган шиг байна шүү дээ. Тэгээд одоо энэ нэг жижигхэн одоо энэ хэсгийнхэн заяо. Тэр county. Яа тий. County л яриа биш. За. Нэг тэр том хэсгийнхэн 100 гаруй коллеж байсан юм яасан. За. Тэднийхээ хувьд манай Альбион коллеж нийт орсон гэсэн. За мен одоо энүүгээр л одоо нэр advocate хийдаа нэр энэ коллеж. За guys би сая бичлэгээ эдэлж байгаад ганцхан би анзаарлаа. Амар том сургуулийг амар гоё ярьсан байна. Тэгээд үнэн том сургууль бол жижигхэн сургуулиас арай илүү мэдээж resourceтэй чамайг ингээд байх боломжууд чи их. Тэгээд чиний дараа нь ирээдүйд чинь бас ажиллах компаниуд чинь бас том байж болно. Гэхдээ тэрийг хараад ерөөсөө бити шантраарай. Та нар жижигхэн сургууль руу орсон ч гэсэн like одоо шил манай Альбион коллежоос та нар яг үнд ирлээ гэж бодоход та нар ресурсыг нь бүр ингээд шахаж чадахгүй. Энэ жижигхэн сургуулиуд хүртэл маш их хэмжээний ресурс амар боломжтой байдаг. Манай тэр $170,000 одоо тэр ажиллаж байгаа хүн ч гэсэн Америкийн топ фирмүүдийн нэг шүү дээ. Бараг Америкт эхний 3 төлөв 2-т ордог компанид ажилладаг. Тэгэхээр чи хаанд сурж исэн, хаач байсан мөрөөдөл бол биелүүлж чадна. Чи том компанид энд ч байсан орж чадна. За миний өөр бас нэг хэлчихсэн юм юу гэхээр та нар жижигхэн коллежид ингээд сурахаар тий та нар профессоруудтайгаа ойртох магадлал амар ихтэй. Ягаад тэгэхээр том сургуульд орчихоор профессорууд чинь бүр хэдэн мянган сурагчтай байдаг. Тэгээ нэг ангийн хэдэн мянган сурагч зэрэг авдаг болохоор профессортойгоо яг нэг эсрэг нэг яриа суудаг бол амар хэцүү байдаг. Манай коллежийн хувьд болохоор чи профессортойгоо ингээд 7 хоногийн 2 цагийг те бүр 4 цагийг ингээд баг зүгээр зөвхөн профессорт хоёр ингээд яриад суугаад ерөөс хичээлээ тавтал явчих болдог. Би сая энэ семестр бүр Германи дээр авахтаа багштайгаа бүр ингээд нэг эсрэг нэг баахан ярьж суусан зүгээр ингээд баг англи Германы зүгээр ингээд курс сууж байгаа юм шиг те хувийн багштай юм шиг авч ирсэн. Тийм болохоор хамгийн том давуу талуудын бас нэг нь та нар профессортай амар зузаар хичээлүүдээ ингээд профессор саяг тусламж авахд амар байдаг шүү. Тэгээ та нар бас профессорудаа ингээд сайн зузаараад явах юм бол ирээдүйд та нарын ингээд төгсөх үед чинь профессор чинь та нарыг яг ажил олж өгөх чинь амар тусалдаг. Тийм болохоор тэрнээс амар том давуу тал. Тэгээд энэ миний хэлиж бодож ирсэн тэгээ мартсан байсан хамгийн том давуу талууд нь байлаа. За guys өнөөдрийн манай том сургууль жижиг сургуулийн маань ялгаа иймэрхүү байлаа. Дотроос нь маш ихтэй одоо ингээд зөвхөн академик бус гаднах campus life, dating life, relationship дээр хүртэл бид нэр орлоо. Тэгээд та нартаа сургуулийг чинь сонгоход те тодорхой хэмжээний бас тус болсон байх гэдэг чинь нэлээд итгэж найдаж байна. Тэгээд броны outro нэг гоё phrase хэлээч. Motivate хийдэг ч юм уу те. Outro юу? Би их нэг хэлж байна. За. Чи том сургуульч байсан, жижигхэн сургуульч байсан. Чи ямар ч Америкийн хотын бүр community college байсан. Чи тэр газраас маш их хэмжээний хүч чадлаа өөрөө ингэ зарцуулаад үнэхээр яг хичээх юм бол чи юунд ч хүрч чадна шүү guys. Сургуулийн хэмжээ чиний ирээдүйг чинь тодорхойлохгүй. Тодорхой хэмжээнд чам тус болно, маш их хэмжээний хэрэг болно. Гэхдээ чи үнэхээр л ямар нэгэн зүйлийг хүрхийгээ зориод хичээж байгаа хүн бол чиний хаана байх ч хамаагүй. Чи том сургууль, жижигхэн сургууль. Чи үнэхээр яг тэр зүйлээ зорих юм бол тэр зүйлийг чи заавал авч чадах болно шүү guys. Би наатан дээр чи ингээд жоохон build up хийе явах юм. За. Your past doesn't matter. Тийм. Чи ингээд past ч одоо ингээд relationship байла, team хүнтэй үерхлээ, team байла. Тэр чинь ингээд ямар ч хамаагүй. Чи хамгийн гол нь тэрнээсээ юу сурсан бэ гэдгийг л хамгийн чухал. Юу сурсан бэ гэдгийг л хамгийн чухал.
learn from your mistakes. Ерөөс ирээдүрүүлээс харж амьдрах нь шүү дээ. Ерөөс өнгөрснөөс суралцаад өнгөрснөө ерөөс ингээд амар за цикли бацаа хийхгүй ингээд өнгөрсөндөө амьдраад байхгүй. Одоо үедээ ингээд өнгөрснөөсөө суралцаад ирээдүр хараад амьдрах нь шүү дээ. Одоо энэ чээс баг дахиад ингээд юу ярианы сэдв ингээ өссөн. Point гараал гэвэл гараал ингээд хоёроос нэр яг үнд. Яаж move on хийх үгээд тим ингээд гарч ирнэ. Ойл наадах чинь бичлэг зогсоож байгаад За тийм. өөр бичлэгээр шууд жаа. За тэгээд бро манай бро одоо маргааш өглөө 8 цагаас нисэж байгаа. Одоо оройны өглөөний 1 цаг болж байна. Тэгээд бро одоо 7 хоног гоё манайхыг визит хийсэнд баярлалаа. Тэгээд 7 хоног байсан чи баярлалаа. Тэгээд за түр бро тэгээд сайн яваарай. За баярлалаа. За guys. Тэрс ярьж хагаад одоо ингээд гоё том сургуулийн одоо ингээд амар гоё experience байгаа шүү дээ. Одоо ингээд party ингээд хөл бөмбөгийн том тоглолтууд гудамжаар явахад ямар хуу байдаг те. Тэднээс одоо ингээд гоё бичлүүдийг одоо манай бро утаснаас над руу гоё шеэрлээд тэгээд энэ гоё бичлэгээрээ та нартай гоё бас харуулъя тэгээд up here. What is the one thing we remember about PT6 engines? What can be said about the intake, the air intake? Okay, we got Purdue Pete trying to order Starbucks. Yeah. Tonight we're excited to kick off the celebration of 50 years of women's sports at Purdue. It hits this micro switch at 10 degrees and it shuts the motor off. Pretty neat design, right? Then you put the switch down to 20 degrees and the flaps continue to rotate until it touches the second switch and turns the motor off. Same thing on the retraction. Here's the problem. These micro switches need to be serviced all the time. They're finicky. Long arms. одоо хааш явах гэж байна. Одоо харин да. Чи яач вэ? Чи юу рүү явахгүй юу? Wrestler рүү явахгүй юу? Яах юм. Яах юм бэ? Зүгээр ханд бэ. Мен анда хөлдөж анда өгөхгүй байхгүй like at this point. Жижиг чи дотор юмгүй юмстай. Энэ дотор анда тэрхий секс юм хүмүүс гэдэг бол. I'm too sexy for that t-shirt shit. Одоо нөгөө wrestler master авах. За арайч таа тэнд байж таа анда. Үгүй авахгүй андаа. Төөрөөш авах. Яаж ч шүн юм аа. Энэ яг тэнд байна. Болдын тэр биш тий. Болдын тэнд тэрний цаана манай эрт тэнд байсан. За ингээ олчлаа л та. За 7 хоног бро ер нь амар fulfilling person you know. Яа зарим нэг хүнтэй байхаар энэ амар authentic биш байдаг шүү дээ. Authentic биш хүнтэй байхаар амар ингэ energy drain хийнгүүтэй. Яг эцээ юу болсон гэж би ойлгодог байхгүй. Like what the fuck is going on like тэ. What's the meaning behind this? Яг ингэ authentic өөрөөхөөр байдаг хүмүүс нь energizing. Тэр хүмүүс муухай аштайч байсан, гоё аштайч байсан тэ. Тэр хүн as long as they're fucking authentic, they feel something good, you know. Yeah. I feel something good from them because they are not afraid to be like who they are. Тэ? Бро ингэ олон хүүхдээ байсан ч тэр like хүч хамааг ингэ олон хүүхдээ гэж ингэ бодсон ч like you don't give a fuck, right? I don't give a shit bro. Би тэрийг бүр ингэ амар удаан ингэ миний insecurity байсан бро яг үнэ. Хүмүүс таа ингэ олон хүүхдээ шаан заяа. Тэгвэл би ингэ за окей яаж баг ярих вэ? Яаж ингэ үгээ цөөлөх вэ? That's what fucked me up like for it. Надад тэр жилийн турш. одоо first impression бол надад бүр ямар ч хамаагүй одоо ингээд мэдээж хүмүүс ингээ миний амьдарч хул та. Тэгвэл ингээд жишээлбэл найзынхаа найз зовтойг уулзахад тэрнэр first impression дээр жоохон анхаарал тавьчихсан. Тэгээд how I act around them. Хүн дээр нэг юм conscious байх тусам илүү бүр хүн таалагдах болоод бүр нэг лалгай бод. Зүгээр ингээд don't give a shit about anything. Yeah. Like if they like you, they like you. If they don't like you, fuck them. It's just not your person, like you know. Тэгэл болоо.
That's it. Тэгэхээр яваалаа тусмаа ингээд таалагдах гад үзээлэх юм бол like you're gonna get like more fucking like uglier and you're gonna Хүний like төлөө өөрчлөгдөх биш. Yeah. Өөрийнхөө төлөө өөрчлөгдөх хэрэгтэй. no fucking personality you'll be like. Чи хүний өөрийнхөө төлөө өөрчлөгдөх нэхэр яг өөрийнхөө төлөө сайжрах гэсэн үг үү? Тэг нь. Одоо өөрийнхөө төлөө сайшин гэхэд чи ингээд өөрийгөө олно гэсэн үг байхгүй. Find yourself гэдэг дээ шүү дээ. Тэгвэл ингээд чадахгүй өндөө бүгдийг нь хийдэг байхгүй. За. Одоо ингээд чи ингээд дейтрээд хийгээд шүү дээ. За. Тэгвэл за ингээд за энэ миний зүйл биш юм аа ингээд чи орчмаагаад орохгүй ч юм аа. Чи ингээд өөрийгөө олоод яваад байгаа байхгүй. Одоо ингээд content creator гэж тий. Ингээ яваад байна. Өөдөө ингээд сураад байна. Өөдөө чи ингээд uncomfortable юмнуудаа өөрөө confidence зоноос гараад байгаа байхгүй. That's what makes you stand out of all people in general. Одоо ингээд It's going to click more. this is тэгээ ингээд наа чи ингээд нэг юм mindset болоод байгаа байхгүй юу? Одоо чиний энэ ингээд том болохгүй шин яаж хамаагүй заяа. За. Content creator том болж гин үү болоогүй. Энэ хамаагүй байхгүй юу? За. Одоо ингээд түмэн ингээд тэр чинь succeed хийгээд байгаа шүү Тий. дээ. 100,000 subscriber хүрэх гээд. Yeah, he's Yeah. good. He's really good. Тэгээ тэр нь ингээд түмэн зүгээр ингээд хүссэн юм аа ингээд хийгээд энэ надад таалагдахгүй байна гэж тэгээ шууд хайждаг. Энэ таалагч ингээд төрлөө хийгээл яваад байгаа байхгүй юу? Тэгээ тэр ингээд хийж явсараад тэр ингээд succeed хийнэ үү бэ нөө ямар ч хамаагүй тэгээ хийсээр агаад одоо ингээд 100,000 хүрсэн шүү дээ. Хүн таалагдах биш арай өөрийнхөө төлөө хичээнэ гэдэг чинь би ингээд амар mechanical бодолтой байсан байхгүй юу? Одоо чи gym-д яв, чи ингээд body language дээр ажил, чи ингээд хоолон дээр ажил те. That's like so fucking mechanical. Чиний сая ярьсан юмэрсний өмнө бодож байгаагүй амар soft skill ч юм шиг тийм их Тийм soft skill ингээд зүгээр fluid л байх хэрэгтэй байхгүй юу? Одоо нөгөө Bruce Lee хэлдэг шүү дээ. Be like water гэдэг. Yeah. Энэ quote яваад байдаг шүү дээ. Yeah. Одоо ингээд хаач очсон ингээд fit in хийгээд be like water гэж байгаа л да. Fitting жоохон муухай үг юм шиг жоохон fitting хийхээр. Тэг feeling тэр чинь ямар нэр муухайг. Одоо ингээд хаач очсон ингээд sense of belonging л авчихдаг гэсэн. Being open, you know, being open to anything. Exactly. That's so fucking beautiful. This Okay, bro. Хэзээ уулзах дараагийн удаа. Maybe in the spring. за YouTube ч Монгол явах юм. Манай Монгол 100 бол яваа. Түл 100 батлалцсан. 100 бол батуул. Тэрнээс Spring уулзах maybe. уу? Тий. Тэрнээс өмнө уулзах уу? За бро тэгээд маргааш сая яваа. За шүү дээ. Хайртай шүү бро. Authentic pistachio шиг нэр. Love you bro. Bye bro. Love you bro. Love you.